Хаврын өдрүүд нар зүг эргэж, мал сүрэг таавараан налайж. Малчин түмэн ирж яваа цагийн элч дулаан үгээ хэлэлцэн тавтай сайхан хаварчиж байна. Дэлхийн сүүлчийн нүүдэлж иргэншлийг өргөн удам нутаг үржил шимт хэвлийдэн өнөө хэр торниулан байгаа Монгол газрын хавар гэдэг дэлгэрч дээшлэхийн эхлэл гэлтэй. Өрн цаг ирснийг тунхаглан зарлах мэт төлийн дууцан гинэж уул тал адууны хээр зүсэн товлох нь ханш нээсэн хавар цагийн бас нэгэн үзмжээ. Бидний нэвтрүүлгэн хаврын дунд сарын шин дээр Дархан уул аймгийн Орхон, Булган аймгийн Бүрэг хангай сумдаас төвийн бүсээс та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр алс баруун хязгаарын нэг алдартай Хончин-Баатар хэлсэн байдаг. Намар нь өвс бухалдаж байхаар малынхаа гидсэнд бухалдчихаа гэж. Энэ бол нүүдлийн мал аж ахуйн давтагдшгүй бөгөөд давуу чанарыг өгүүлж байгаа юм. Мөн энэний эсрэг талд улс орон хөгжиж байгаа, төвлөрөл ихсэж байгаатай холбоотой эрчимдсэн болон фермерийн мал аж ахуй туслах аж ахуйг бол эрхлэх юм шаардлагатай байдаг. Манай нэвтрүүлэг энэ удаад Монголын хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын уламжлал шинжилгээний зааг дээр явж олон хүний яриа хөрөг та бүхэндээ хүргэнэ. Аг халуун хөх яргуй хүйтэн жаврыг сөрөн юу юугүй ургаж өндийхөр зүрмэглэг шиг усны шувууд гийчин мэт ирж униарт хөдөөд цадсан шагай мэт мал сүрэг бэлчиж эх орны хавар налгар өрнөж байна. Ийм л үеэр Монголын үндэсний олон нийтийн телевизийн аян замын алтан тоостой микрофон малчны хот малынхаа бэлчээрт олонтоо очиж тэднийхэн үг үйлсийг өртөөлөн хүргэсээр ирсэн. Булган аймгийн Бүрэг хангай сумын Дэрс багийн хэсэг малчид сум орноос 80-аас 100 км аслагдсан аглаг зэлүүд нутагт ажин түжин хаваржиж байдаг. Малаас ерөөсө хэдхэн жил холдсон хүн гээд нэгдүгээр сургууль сууц нэг дугаар ангид. 3 жил цэрэгтэй малаас холдсон. Цэргийн 3 жил, сургууль суусан 1 жил. Ингээд ерөөсөө би бол 4 жил малаас хол байсан хүн гээд байгаа тийм ээ. Хоньны захт энэ сайхан өгсчүүлтэй ахмадуудтай уулзч байна ахмад малчд. За энэ жил танаахны хонь эрт төллөө дуусчээ. Энэ бас юутай холбоотой байна. Эндээс яриагаа эхлэе. Ер нь малын жил пэр байв энэ жил. Энэ жил бол малын жил сайн жилөө. Олон жилд нэг тохиохоор их сайхан жилж болж үлдсэн. Хонь төлөл дуусаад одоо хуцсалаад 3 хонж байгаа одоо ингээд сүүлийнхээ төлийг одоо барьж аваад 3 хонаал байж энэ. Ер нь эрт төлж байгаагийн учир эрт төлж байгаа нь бол энэ манай энэ уснаас арай хол учир цастай байхад нь ургуулуулаа тэгээд одоо ихэ цасаар ургуулж аваад одоо усан тул явахын тулд л дэгжил би хөвдөө эрт хургуулдаг юм одоо хүн болвол энэ байсан нутаг усандаа тааруулж үлзээ бууцтаа тааруулж л одоо тэр малынхаа төлөх хугацааг одоо малчин болгоно өөр байж өөрөө сунгажсэн бурууга гэж байдаг юм байгаа. Ерэн кютер гарсан мал бол өлчид дараа үеийнхээ үлдээх нэг зүдийнхээ бэлтгэлийг одоо хангаж авч яана гэсэн үг юм байгаа. Бэлчээр их аслагдсан, усан хангамж алслагдсан ийм нутагт л малаа цастай байгаа дээр л төлөвлүүлдэг ийм арга барилтай хүмүүс юм байна. Хөрөв аргаар ер нь мал ахуйн явдаг. Тийм ээ. Энэ ингээд одоо нугаанд гараад тарга саргилах гэсэн ч сүйэлтгэн төрсөн хонь саргил тараад тааруу байгаа болов эрт төрсөн хонь саргилт гэсэн чинь илүү сайн байдаг шиг л миний хувьд л тэгж мэддэг байхгүй юу.
намар мамарт бол арай эрт сэргсэн хонд бол хуц ухангүйхтэн гэсэн ч арай үлүүсэн байдаг. Хөрвжин гэж ярьдаг тийм ээ, том болоод баг нөгөө төлн төлөг болно гэдэг шиг. Танахны энэ хөрөв аргын тухай Энэ бол энэ хөрвжилтийн арга гэдэг бол энэ малыг бэлчээр усан таарсан цагт тэгээд тарга твээр авна. Тэгээд хатуур твчээ сайтаа сурдаг. Манай баруун тад ус нутагт ч гэсэн хөрвийн аргаар боожулаа. Намхааны бие турш баатрын туршлагаар гад бас бидүүлж бас төлөвлөлдгөөсөн задгаа ингээд төрөлдөөд хариулаад юм байсан. Энэ бас би бэлдэр нь бол үчирнэд хөрвдснод арай өөр. Ёстол 100 г мах гэсэн жилүүл гарч шин мах шилүүр суултаа сайн л дээ. Тэгээд одоо энэ манайхнуудын хөрвийн аргаар юм уужуулсаж одоо бид бол гэрдэр хургас шиг тэжээл нэмэгдлөх юм уу бэлчээрээр ингээд яваад тэжээл ирнэ давуу талтай да ирнэ эттэлсэн маа. холих холын увс нутгаас гараад 33 жил болжээ. Төрсөн нутаг минь малд ээлгүйсэн бол тэнд би бүгд найрамдах Монгол ард улсын хошоо авраг малчин болно гэж юу? Харин энэ нутаг бол мал мэддгүй хүн ирсэн ч мянгат болж чадах ээл ивэлийн орон юм. Улсын анхны хончин баатар очиргой эндээс төрсөн нь гайхах хэрэг юу вэ? Гэж өвгөн малчин бодлогширч өтгөн сүргэн хариулж явжээ. Дамдангой бол бэлчээр усан хангамжаа тооцоолон хаврын цас хайлахаас өртөж 3 дугаар сарын 1-ээс 20-ны хооронд 500-аас дээш бог маллыг төлөвлүүлж гарсан энэ нутагт байх давтагдшгүй арга барилын эзэн байлаа. 1990 оноос хойш бол баруун хязгаараас зүүн талыг чиглэсэн ийм их нүүдэл өрнөсөн байна л да. Тухайлбал танай сум, уугуул сум одоо Увс аймгийн малчин сумаас ихэд одоогийн байдлаар 130 өрх айл нүүсэн байна гэж байна. Нэг ийм тоо хэлж байгаа. Хөдөө улсууд чинь үлдээ ууц муутай болж гисэн. Тэгээд энэ манай энэ төвалгч чинь нэг 2002 оноо зүудмудаар чинь хашаа мууцаас болгоос болж их зүтэрсэн юм уу. Тэгээ бид нар байх үед баруун нутагт хатуу газар өссөн мал ингээд нэг малгайн тогтовчин авчгаас сарвч болов яриад байгаа. Тэрнээ нөмөрт мал ундрахтаар чинь бас одоо сайн шилээ муунаа нулаа гэдгээр бидний шиг дураагаад хашаагаа төрсөн нутагт байгуулсан удаа хариулах авах юм чи хашаа барьж аваад удаа ирдэ дутхгүй ижилхэн малчин болсон шүү дээ. Манай энэ бүрэг ялангуяа бүрэг ханганхан бол мал нь сайхан нөссөн, амьдрал нь бүгд сайрсан, төрсөн нутагтай байсан. Уугуул суугуулгаа бид нар одоо текст сайхан бүрэг ханганхан бол амьдарч байгаа. Зах зээл бол ойртохж байгаа санаа үстэй нүүдэл гэдэг бол. Зах зээл өрөлдөж. Тэгээд бас манай баруун талд нөө мал хариулах юм байр бэлчээр нөө хөвдөн гараад хүн болгон үлзэн бүсгийгэл ирэхлээр чинь багтахад уурал ирэхлээр тэгэл стил зах зээл гар явуулах гэсэн үг шүү. 26 жилд одоо үргэлжлээ босхоод бүгд ихэд дүүлгал маллал ингээд малын буйндууд ингээд зүүж. Отгонгой жишээ нь одоо хэдэн онд Увсаас наашаа нүүсэн. 93 онд 7 сарын 2-нд малчин сум нутгаас гарч ирсэн. Тэгээ замдаа 7 сарын 2-нд гараад 9 сарын 3-нд Булгана баян нуур дээр Нугаашин гэдэг дээр майхан барьж 60 хоног яваад ирчихсэн юм да. Энэ сайхан хөндөд хаврын налгар өдөр ингээ суужээ байхад энэ олон сайхан авраг малчиттай цагийн одоо шалгуур хатуу байх үе бүгд найрамдах Монгол ард улсын одоо авраг малчны хошоогоор одоо авж байсан. Ийм сайхан малчиттай бид энэ хэсэгт хөөрөлдлөө. Үнэхээр одоо давтагдшгүй сайхан яриа хөөрөө давтагдшгүй мөч байхаа гэж ингэж бодож байна. Хэр зүсмийн гол дуу адууг анхурааж хээгүй Монгол үгсийн хэлэлцэх эдэр залуусын эсгэрэн агтны түрүүнд яваа хэдэн моринд анир сонор өгөх мэд нам гүм өдөр санж. Хавар цаг гэхээр л хөхөлдсөн салхитай, хүүтэн шуурхтай, зэвхий жихүүн биш юм. Хаврын өдөрт бас дэлхий биднийг чагнах мэт нам гүм өдрүүд тохиодог ажээ. Гагцхүү энэ нам гүмийг эвдэж агтны төвөргөн адууч ирсийн дуун
наашлан тодорхон дээрэ. Тунгалаг туулын мөснөөс шимүүлж төрөг хөдөөдөн залж яваа нэгэн бүлийнхний энэ олон адуу намраараа шахам тарган оржээ. Олон сайхан адуу хараад схемар сэргэх шиг болж байна. За та бүхэн маань өнөөдөр нэг унаагаа юулж байна уу? Мөр малаа, адуу малаа хөмж байна уу? Тийм ойрдоо хонь мал төллөөд адуу мал дарахгүй нилээ байж байгаа. Ойрд өчтөрөөс цуглуулад харин өнөөдөр нэг мөр мал унаа мал хөвлөөл яг ингэж сайхан тарлаа. Энэ өнгөрсөн жил бол бас сайхан зуршлага, сайхан намар болсон юм. За моринд их эвлэххэн залуу байна. Бас өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу. Наваг Цэдэн дам бисхот гэдэг. Бага насндаа өвгөнд амралтаараа ирж адуу малтайгаа ойр өссөн. Тэгээд одоо цав жүлээтэй байхдаа өвгөндөө ирж ингээд адуу малтайгаа тоо сайхан байдаг. Хөдөө хоттой байх чих давуу талтай юм шиг байна тийм ээ. Адуу малны ажил хийчих байна. Мөр малнд их хэрэмгий сайхан байна. Сурч ажиллаж байна уу? Тий хотод одоо хуваарь автогаа зүг бизнес эрхэлдэг. Тэгээд зав жүлээгээрээ аваах тэр ярьж адуутайгаа ингээд сайхан. Сургууль боловсрал хаана эзэмшсэн? Солонгос улсад их сургууль төгссөн. Тий. 10 жил Монголд төгсөөд тэгээ сая 2023 онд Монголд ирсэн. Монгол хүний чинь цуснанд нь байдаг юм шүү дээ. Адуу малтай нацалдах чинь нэрээсэл багасаа тэгэл хүн болж өсөөл төрөөл ирэн тэгэл 2-3 наснаас л цулбуур барьж гүөхээс эхлээл тэгэл манайхан чинь тэгэл хүн болж төлөвшин шүү дээ. Монгол хүн зөв хүн болж төлөвшин дээ. Малтаа бас харьцаж ижил Монгол оршин тогтнохоос ширэндэл малгүй бол бас хэцүүлтэй Монголыг зүүрлэхгүй шүү дээ малгүй бол тий мал байж ээж одоо Монголын хээр тал эзэнтэй байна малчин байж ээж эзэн сууж гэн Одоо адуун сүрэг гэдэг энэ сайхан малыг маллаад амжилт бүтээл их үү? Арив 2008 он тусдаа гараад линд нотглол тэгэл мал маллал 21 онд сумынхаа алтан оноо нээсэн. 23 онд үндэсний телевиз арайдуу телевизэн. За манай. Тий. Алтан оноо нээсэн болж байсан. Тий. Энэ жил сумын авраг малчин болсон. Алтан оноо нээсэн болохоор юм байна. Мөр малдаа эдэлж хэрглэж байгаа унлага эдлэгээ одоо яг л ахуйгаараа байна да. За Солонгос улсад ихтэй сургууль эзэмшсэн дүү ингээд энд адуу уургалаад мөр бугуйлдаал ингээд байж их. Ээж аав ах トゥ өвөө эмээ тэгэл адуу малайг санана штэ. Тэгэл хайдаад утсан дээрээ засан зураг харж бас нэг тайвшрын нас тий. Бага ахтаа бас нэг адуу малтай ноццоог бодохоор том болоод адуутайгаа сайхан ноцтондоо авгаах шиг сайхан адуутай ирэмгий болцоод олондоо гэж их боддог гэсэн. Энэ жилийн тухайд манай нэвтрүүлэг бас олон газраар явж байна. Ер нь очисон газар болгон өнтөө орж хаврдаа их хавтай сайхан байгаа юм байна. Тэрний одоо нэг жишээ бол энэ олон адуун зургийг ингээд адгуулж маллаад морь малан бариад явж байгаа ийм залуучууд л та. Тэгэхээр цаг хэцүү болвол ингэж адуугаа бугуйлдаж, илдэж, хөдөлгөөнд оруулахгүй. Хэр тал хүү шивэлд эхэлсэн яриа адууч малч ирсийн Актмордын амьсгал дор үргэлжилсэн нь энэ байлаа. Морь маланд ирмэгийн энэ залуу ир 2 дахь их сургуулиан бүгд найрамдах Солонгос улсад бизнесийн удирдлагаар төгссөн ч адууны салхитай нутагтаа ирж ахуй хөдөөгөөсөн үл холдно. Ингэж хээр бэлчээрт ихэлсэн бидний нэвтрүүлгийн яриа сурвалжлага хаврын сарыг цай цагаа хоёроор нь дээжлэх ханад гэрийн хойморт очтлоо. Гэр дүүрэн өтгөс гэргийн хүүхдүүдийн дунд өрнөдлөн үргэлжилсэн билээ. Монгол орны аж ахуйн хэлбэрт нэлээд уялдах нэгэн өвөрмөц туслах аж ахуйг
нэвтрүүлгийнхэн үзэгч танилцуулахаар зэгсэн юм. Энэ бол Унгар улсаас гаралтай Унгарская Мангалица үйлдвэрийн гахайн ферм. Зэрлэг байгаль уул тайгаас гаршуулаад ердөө 500 хүрэхгүй жил болж байгаа энэ үйлдвэр нь хамгийн бага эрлийдсэн. Генийн өөрчлөлтгүй байгалийн төрхөн давмгайлсан гахаа юм а. За бид Дархан аймгийн Орхон сумын Бүрэн толгой гэдэг. Ер нь бол энэ Төмөр замын 97 дугаар зөвлөгийн орчмын тосгоны ойролцоо. За Гуляаш гэдэг ийм үйлдвэр омгийн нэршилтэй гахаа аж ахуйн дээр ирсэн байна. За энэ их сонирхолтой гахаа. Бусад гахаанаас юугаараа онцлог юм гэхээр байгальд илүү их ойр. Тэгээ зуны цагт энэ өвс бэлчээр ингээ хөөгөө явцдаг. Тэгээ манайхан бол бас хонин гахаа гэж нэрлэдэг байгаа юм байна. Өвөл бол ингээд үс нь яг хонины ноос шиг их болчдөг. Тэгээд мөс туслуулаад ингээ шар шаргаар гүгөө явж идэг ийм одоо бас их Монгол малтай, Монгол ах уйтай, байгальтай ойрхон ийм өсгөж үржүүлж болох үс ийм аж ахуй байна. Ана. Яад будаа, лууван, төмөс, улаанманжин, тэгээд шар буурцаг, эрдэн шиш, тэгээд янз эрдэн шишийн дард шуул нэг хийхгүй юм билээ, шар манжин нэг хийхгүй, улааны нь бол хийдэд байгаа. Байцаа ууд идтгүй. Тэгээ ерөнхийдөө үндсэн нэг 4-5 өнгөнөд байгаа. Ийм шаргал байна, улаан байна, хар байна. Мангалицана байгалийн хүчирхэг дархлаатай тул тэр бүр вакцин, тариатуулга, антибиотик хэрэглээд байх шаардлагагүй. Хээлтүүлэгч гахайг бух, үр төлийг тоорой, эм гахайг мэгж, маллагааны байрыг ноохой гэдэг ажээ. 15-аас 20 мэгжинд нэг хээлтүүлэгч бух буюу бодонг үржлийн зорилгоор хуваарлана. Жилд 2 удаа ороо нийллэгт орж ихэвчлэн 6-7 тоорой гаргадаг байна. Шинжлэх ухааны нэршил нь Мангалица гэж байгаа. Яг өөрийнх нь нэр бол Гуляаш гэдэг. Унгаараас гаралтай Альпийн нурууны зэрлэг гахаа. Энэ цагаар цогцсон хүүсний твсэр твчвэрийг сайтай, гүдэс, дөлгөөн зантай, бэлчээд, хон шиг бичээд идээ шилчих нь өөрөө хоолоод идчихнэ. Яг хөө тэгээд нэг нэмэлт хижээл өгөөл тэгээл байж гин. Тэгээд зах зээлийн хувьд бол гахаа махны соёлтой улсууд Орос, Хятад, Япон, Солонгос зөвлөлтийн бол одоо мөрөөдлийнх нь амттан байна. Яаж ч борцсон, яасан ч одоо тижээсэн бай. Мах нь ерөөсөө өөхт хүрдэггүй. Өөх махгээ алаглаад, гантиглаад байглаасаа цаанаасаа тэгж тийм зогсолгоотой. Ерөнхийдөө нэг мутацд ороогүй. Яг тийм байгальлаг, асар өндөр мэдрэмжтэй, ухаантай эдэр. Анх одоо нэг 2 жилийн өмнө тоороонууд авчирсан да. Киргиз, Белорусаас оруулж ирсэн. Одоо ингээд үр төлөө өгөөд энэ 2 дахь төлтөө өгчөөд одоо 3 дахь хийж аваад байж байгаа. Ерөнхийдөө нутагшаад, нялх тоороонууд орж ирээд нутагшаад ингээд монголжоо цаг агаастайгаа зогцоод ингээд байж байгаа да. Тэгээ одоо энэс хойш үржүүлэх, зарах тийм юмнуудаа хийж байгаа. Ер нь уул энэ гахаа маань бол нэг мэгж 9 үнэний ашиг эзэнтэй өгч байгаа. Эдийн засгийн хувьд бол. Тэгээ нэг 10 мэгжтэй байхад 90 үнэтэй л гэсэн үг. Тэгээд дид бүтцийн хувьд бага юм шаардна. 90 үхрийн байр, сав, хоол, унд тийм яахгүй. Ер нь өөрөө энэ идэхдээ бусад гахааг бодсон ч талаар нь шахуу идэнэ, бага иддэг. Идэш их багтай. Бэлчээрлэхэд хоньны бэлчээр шүрхэхгүй. Тойрог нь жоохон газар бэлчээ. Тэгээд аль ч үйлрэлд гараад бэлчээд өөрөө хоолоо олоод идчихнэ. Тэгээд орой ноохондоо хүрээд ирнэ, нэмэлт хоол тижээлээ идчихэл тэгэл байж гин. Ерөнхийдөө бүдсдүү. Тэгээд сүргийн бүтэц их сайн. Одоо нэг мэгж байлаа гэж бодоход хинээч хамаагүй тоороо хөхүүлнэ. Хүний өөр ингэж ялахгүй. Тоороо эвгүй дуу гарахад бүх мэгжнүүд өмөрч хамгаална шүү дээ. Одоо эдгээр ингээд тоороолоход намагш ойртуулахгүй. Тоороондоо. За энэ хэсэг болохоор төлөлдөг дулаан байр юм байна тий. Өвөл тоороолноо. Тэгэхээр өвөл бол нялх тоороонд дулаан байр хэрэгтэй. 100 мөн болвол тэгээд намартаа бол гадаа.
нэг 30-35 градусын хүүтэнд тооруулах үед бол эндээ тооруулсан. Өвөл ер нь сая нэг 2 удаа төл авлаа. Ахачаас ойроос харахаар их хөөрхөн байт юм биш. Манай микснүүд бол юу яагаад байгаа. За 2 сар бол тооруулаад байгаа. Тийм циклд оруулсан байхгүй юу? Эргэлдүүлээд жилдээ байнгын л төлтөө байна гэсэн үг. Тэгээд дараагийнх нь томроод одоо энд бол нялхууд нь байж байгаа. Тэгээд арай жоохон сар гараа 2 сарын өмнөх нь ингээд тэнд байж байгаа. А бүр томууд нь одоо ингээд гадаа байж байгаа. Тий. Энд чинь нөгөө ах захлаар нь ялгаж ингэж хийхгүй болохоор бас бие бинийгээ хажигдсан зодно тийм ээ. Тийм сүргийн бүтцтэй дээрлэх нь тиймэрхүү юмнууд байна. Багчуудыгаа жоохон дээрлэхтэй учраас ингээд салгаж ангиж хийдэг юм байна. Тий. Одоо төлөлөх үйл явцсан хэр байдгийг. Бусад төрлийн гахаа шиг их бариулна гэж байхгүй. За. Тоорондоо намайг шойртуулахгүй. Тоороогоо нэг бүрчлээ халамжлана. Тэгээд нэг бараг ихний нэг 2 3 хоног бол босохгүй. Ингээд тоороонуудаа хөхүүлээ, цатгаад бүр мал болгож ээж яана. Энэ нөгөө ийм хоншиг цагаан ийм ноосон үстэй байгаа нь энэ үйлдвэрийн онцлог гинэ гол онцлог нь тийм юм байна. Тэгээд манайхан бол монголчлоод хонин гахаа гэж Тий. юу хэлээд байгаа юм байна тийм ээ. Яг Монгол оронд яг тохирохоор гахааны аж байгаа байхгүй тийм ээ. За энд юу байна? Ой. Ой сүртэй. Нялхууд энд байгаа. Нялх тоороонууд. Тэгээ гадаа том тоороонууд байгаа. Энд нэг сүртэй нөхөр байна энэ хараа. Энэ дөрсгүүнүүдийн нийшээ хийсэн юм уу юу? Үгүй одоо зарим нь тижэн. Тэжэн. За. За эн чин сая дөнгөж ядгсан сар гараатанууд. Сар гараатаа нэг нэ. Оройдоо гаргаж ихт нөхүүлэх юм уу? Үгүй. Одоо ингээл бие даацсан. Одоо ингээ бие даах юм уу? Сар гараа болоод сүү уух шаардлагагүй юм. тий. Сүүнээсээ гарсан хоолндоо орцсон. Одоо ингээл бие дагаад гахаа болчих. Өрөөс амархаа. Их нь угаасаа нэг 2 сарч хөхүүлэхгүй. Дээд тал нь нэг сар 15 хоног хөхүүлэндээ. Тэд төл гахайг хонио гэж өхөрдөн дуудаж байлаа. Үнэхээр ч хон шиг ноосорхог жирийн гахаануудтай адил идэж тэжээлийн араас хэд хөөцөлдөхгүй. Өвс ногоо үр тариагаар түлхүү тэжээсэн ч болохоор эко гахайжээ. Өнгөр улсаас гаралтай гуляаш хэмээх хоол анх Монголица гахайн махаар хийгдэж дэлхийн улс орнуудад төгсөн тухай түүхч фермийн байранд өрнөсөн юм. Европчууд гуляаш гэдэг дэлхийн нийтээр нэршсэн хоолыг бол энэ гахаа махаар 15 6 дугаар зуунаас хийжсэн гэсэн мэдээлэл биднэрт байгаа. Ер нь ч тэр нь одоо монголчууд хүртэл гуляаш гэдэг чинь тэрийгээ бол ямар ч махаар хийж байгаа. Европчууд бол тэрийгээ бол тансаг хэрэглээгээд бүр гуляаш гэдэг нэр өгсөн байна. Уулын зэрлэг гахааг хүн төрлөختөн гэршүүлээд, нутагшуулаад, тэжээгээд тэрүүгээр хоол хийж гуляаш гэдэг хоолны нэр үүссэн байна. Одоохондоо бол бид нэр тийм зах зээл гаргаагүй, нэг бизнес хараагүй. Эхний удаадаа Монголд нутагшуулах өсгөх ийм баримлаатай байгаа. Ямар ч байсан хөөрхөн үржиж байгаа. Монголица үйлдвэрийн гахай одоогоор улсын хэмжээнд 500 гаруй толгойд хүрч фермерүүд үржүүлж байна. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой өртөг зардал бага, зах зээл дээрх эцсийн бүтээгдэхүүний үн өндөргээд энэ төрлийн фермерд зах зээлийн ирээдүй ихээхэн ойр байгаа юм. Мал аж ахуй дагсан өөр нэг эрчимцсэн хэлбэр бол мах ноосны гарц сайтай хонины аж ахуй юм. Нарийн наривтер ноос, махны өндөр ашиг шимттэй орхон ерөө хангай үйлдвэрийг манай улс 1950-ад оноос эхэлж эрхэлсэн бол сүүлийн үеийн залуус суфолог, виршан зэрэг өрөндийн шилдэг хонийг эх орондон нутагшуулах болжээ. Говь Алтай аймгийн Дарив сумаас ирж Булган аймгийн Бүрэг хангай суманд ажиллаж амьдарч байгаа залуус буурлын үзүүр хоршоонд нэгдэж үйл ажиллагаагаа нь тэлжээ. Миний гар дээр байгаа энэ хургуул Биршааны цэвэр төл. За энэ маань болохоор Суполкийн цэвэр хург байгаа. Тийм. Энэ Биршан болохдоо Суполкод бол арай мөч урттай. Харин тийм. Арай илүү жин татах хург байлаа.
Полк нь болохоор жижиг биетэй. Хүмүүс одоо нөгөө манай малчид чинь одоо энэ хургастай янзын том байгаа гэж юу яадаг. Полк бол тийм том биш. Өөрөө жижиг биетэй. Тэгээд хамгийн гол нь одоо махны чиглэлийг л одоо Өргөн шүү дээ хоёр талаар. Өргөөшөөл явахаас биш. Тэгж өндөр бол болохгүй. Бершон бол яг хөө жоохон чац өндөр. Өргөөшөөж явдаг юм хэлээ. Тэгээ ийм хоёр сайхан үйлдвэрээр одоо ямар ч гэсэн сайжруулаад явж байна. Тэгээд би энэ бүргэн гасамд Бершон Суполк гэдэг үйлдвэрээ одоо фермийг одоо ингээд эхлүүлж байгаамаа. Тэгээд Нодлонгоос одоо эхлээд одоо төлөмөл аваад энэ жил сайхан төлөв авч байна. Энэ эпник буюу 50% энэ одоо сайжирсан энэ хоньны маань гол ялгаа Монгол хоньноос ялгарх ялгаа ашиг шимийн үзүүлэлт ер нь та юу гэж бодож байна? Одоо Монгол хоньноос бол одоо 1 жил юм уу 2 жилийн одоо хугацаатай бол ямар ч зүйл илүү явж ийн л гэсэн үгтэй. Хургандаа бол нэг намар бол одоо 30 амьдын жин 35-аас дээшээ татна. Хамгийн багадаа 35. Энэ хонь маань бас нөгөө хүмүүсийн ярьдгаар бол нохой сүултээ гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр сүүл рүүгээ бас хамаг тарах хүч гэдэг юм уу? Уураг амин дэм сүүл рүүгээ орчдөг гэдэг утгаараа бас энэ сүүлийг нь хязгаарлалт юм шиг байгаа тийм. Монгол ч нь одоо сүүлнээс өөхөө урагшаа турж одоо өөх тарга авдаг. За энэ болохоор яагаад махны чиглэл тэгээд өөх багтай байдаг гэхээр сүүл нарийнхан өөх баг одоо тэгээд мах голцоо одоо жин татнал. Би бол ялгаан тэндэл байна гэж л Монгол өнөөс ялгаа нь бол тэндэл байгаа л гэж. Тэгээ энэ сүүл бол одоо ингээд тасраа унчна өстой. Одоо энэ сүүлийг бооцсон байгаа чи юу лээ? За сүүлийг бол би энэ нэг эрзэнээр бооцсон байгаа. Тэгээд энэ ингээд одоо цуснаа хоошоо гүйхгүй. Тэгээд энэ нь одоо ингээд тасраа унчих юм л гэсэн. За малдаа бас зовөрг юм байна. Тэ зовөр байхгүй. Ер нь гойных нь энэ болцохор мах энэ төмбөжил гарч ирд тийм лээ. Гарц бол тэндээс харагдаж штэ тийм үү? Тэ. Одоо энэ жил манайх нэг 200 хон төлөх юм. 200 хон төлөхөөс одоо ямар ч байсан 60 гэдэг хургуул бол авчгаад байж байна. Одоо 140 хон хургалнаа. За ажилтны амжилт. Фермерын одоо бас ашиг орлогоор ариун байх болтугай. За баярлалаа. Одоо эрхэлж байгаа фермерүүд шинэ хоршоо хөтөлбөрийн дэмжлэгт нэлээд хамрагдсан байна. Булган аймгийн Бүрэг хангай сумын хувьд мал зүйч эрдэмтдийн оролцоотой бүрэг хоньны үржлийн хэсгийг хөгжүүлж, орон нутгийн уур амьсгалд зохицсон шилмэл малыг эрхэлж байсан түүхтэй. Энэ уламжлал бэлчээрийн өгөгдөлтөд тулгуурлан эрчимдсэн хоньны томоохон аж ахуйн даац түшиц бие хэмээн мэрэгжилтнүүд үзэж байлаа. Манай Монгол улстай нэг хөнгөн үйлдвэрийн аж одоо үйлдвэр одоо урд нь болоод бас нэлээ хөгжиж исэн. Энэний ганц одоо түүхийд нь бол бас одоо нарийн наривтрноос хэрэгцээ байдаг. Мөн дээрэс нь одоо бид бүхний бидэг одоо нэхий дархны нэхийг үйлдвэр. Эний гол түүхий гэдэг одоо манай энэ нарийн наривтр хоньны одоо аршир ноос ноолруудын хэрэгцээ байдаг. Энэ дагуу энэ одоо энэ үйлдвэрийн хоньнуудыг үржүүлснээр бол Монгол хоньноос даваа ашигтай нь бол эдгээр үйлдвэрүүдийн нарийн одоо бүтээгдэхүүн болдог. Шинэ оршоо хөтөлбөрийн хүрээнд бол манай сум бол нэг 45 хоршоо байгуулагдсан. 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд малчид санхүүжээд ингээд ажиллаж байна. Энэ дээр бол хөдөө аж ахуйг одоо техник тоног төхөөрөмжөөр хангах, малын үйлдвэр ухсаа сайжруулах энэ чиглэлээр бол ажиллаж байгаа. Үүний нэг жишээ нь манай Дархан багийн малчин даваад ирж байгаа. Уугуул суугуул зуугуул нутгийн түмнэн улирч урагшлах он цагийн дунд аж ахуйн хэлбэрээ шинтгэж амьдралын чанараа сайжруулж эрвих дэрвихээрэл хичээж байна. Ийхүү эргэх 4 цаг нэвтрүүлэг энэ удаад уламжлал шинжиллийн зааг дээр оршин байгаа шин цагийн нүүдэлчдийн аж ахуйд гарсан өрнөл хөдөлгөөн үзэгдэл өөрчлөлтийг түлхүү тусгахыг зорьсон юм.